Төсвийн доктортой байдлын тухай хуулийг засгийн газраас санаачилж оруулж ирснийг. За нэг талдаа сөргөөр энэ өөрчлөлтүүдийг оруулж иж байгааг муу хөлбраар хийх гэж орж иж байгаа энэ асуудлыг бол энэ байдлаар өөрчилж болохгүй. Бидний хувь санаагч нь бол буцаах ёстой. Нэг талдаа бид өхний өнгөрсөн 14 жилийн хугацаанд эдийн засаг төсөв санхүүгийнхаа энэ хүндрэл бэрхшээлтэй холбоотой сорилт тулгымцсан асуудлуудтай холбоотой. Бид өхний магадгүй яагаад сүүлийн 15 жилийн хугацаанд яагаад хөгжөөгүй юм бэ гэдгийг чинь гац гаргалгаа шийдэл болсон энэ хуулийг бид нар 10 онд анх хийж ирсэн. Энэ хууль өөрөө сайн хууль. Энэ хуулиар бид нар энэ төсвийн доктортой байдлыг хариуцлагажуулах, төсвийн сахилгад хяналтыг бид өхөн бас шаардах, төсвийн тусгай шаардлага болоод үүнийг тогтоож хуулийнхаа хүрээнд хэрэгжүүлэхийг засгийн газраас шаарддаг ийм хэв хэмжээг тогтоосон хууль байгаа. Энэ бол би ямар сандаа хэлж байгаа зүйл бол энэ үндсэн хууль шиг хууль шүү гэж яриад байгаа. Манай засгийн газарт, сангийн яамныханд, эдийн засгийн хөгжлийн яамныханд. Энэ чүүднээс би та бүхнээс бас хичээнгүйлэн гуйж байгаамаа. Бусад зүйл дээр магадгүй та бүхэн өөрсдийнхөө өнцгөр улс төрийн байр сууриас энэ дээр хандаж болно. Энэ бол Монгол улсын цаашдын энэ эдийн засгийн чинь аюулгүй байдалтай холбоотой. Магадгүй энийг энэ байдлаар өөрчилсөний чинь төлөөс нь хор охирол нь бол Монгол улсын эдийн засаг болно. Бид бүхний ирээдүй болно. Энэ ард түмний чинь аж амьдрал бол болох гээд байгаамаа. Тэгэхээр энэ үднэс би та бүхнээс хичээнгүйлэн гуйж байгаа. Конопондоо битгий хүрээч. Бусад зүйлээрээ та бүхэн бас өөрчлөлтүүдийг бас хийж болж байна. Ганцхан энэ төсвийн доктортой байдлын тухай хуулийн дээр ингэж байдлаар бол муугаар өөрчлөхийг бол би эзэн шүтлэн зөвшөөрөхгүй. Энэ бол зарчмын хатуу байр суурь. Энийний хор охирлыг бид бүхэн бүгдөө ирээдүгээр төлнө. Бид бүхэн цаашид хөгжих юм уу, хөгжихгүй юм уу, төсөв санхүүдээр хариуцлагатай байх юм уу, байхгүй юм уу, эрс орох юм уу, орохгүй юм уу гэдгийг чинь зүг чигийг заах луужин болсон хууль чинь байна. Бид нар засгийн газараас сангийн яамнаас асуух ёстой. Хэрэгжүүлчих ёстой байсан тусгай шаардлагуудыг яагаад 10 жилийн хугацаанд нэг ч хэрэгжүүлж байгаагүй юм бэ? Энэ 2% алдагдлыг 60% засгийн газрын өрийн хязгааруудыг бид шаардах ёстой шүү дээ. Одоо энэ хуулийг яагаад өөрчилж орж иж байгааг бид нар асуух ёстой шүү дээ. Энийг би зарчмаар дэмжихгүй. Та бүх маань Конопондоо битгий хүрээрээ. Энэ асуудал бол улс орны чинь аюулгүй байдалтай шууд хамааралтай асуудал шүү л гэдгийг би хичээнгүйлэн гуйж бас та бүхэнд хэлж байгаа шүү. За төсөл санаач тэгээрээ бас тайлбар хэлэх боломжтой. За сангийн сайд бол дэмжих болно. За тэмүүлэн гишүүнээ попер гэхэд ингэж улс орнороо тоолж попперж болохгүй шүү. Би нэлийн өөрт чинь төвчээртэй хандаад байгаа. Энэ үг хэлээд байгаа энэ нөхрийн өөрийнх нь хийсэн өөрчлөлт нь би түрүүн уншсан. Сонс дахиад унш. Чи чимээгүй би чамайг гэлж өгсөн саад болоогүй шүү. 6-гийн 4 буюу энэ хуулийн 6-гийн 1-ийн 2 заасан тусгай шаардлагыг буюу одоо алдагдлын хязгаарыг штэ 25 оны төсвийн жил хүртэл буюу энэ оны сүүл хүртэл хэрэглэнэ. За 6-гийн 1-ийн 4 буюу өрийн хязгаарыг заасан тусгай шаардлагыг 25 оны төсвийн жилээс хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл өнөөдөр өрийн хязгааргүй болцсон явж байгаа. Ийм заалтыг энэ хүн өөрөө хийсэн. Энэ хүн өөрөө хийгээд одоо ийм юм яриад явж байдаг. Тийм учраас энийг би хэлээд байгаа юм. Тэгээрээ явъя. Улсын их хурлын хамгийн газрын хуулийн хэлтсийн дүгнэлтэн дотор энэ орцсон байгаа. Ийм хуулийн зөрчил үүссэн байна гэдэг. За энийг засгийн газар яаралтай одоо засах ёстой, сайжруулах ёстой гэдэг ийм дүгнэлтийг улсын их хурл хамгийн газар ийм дүгнэлт гаргасан байгаа. За